За монголчууд маань ямар ч гэсэн оюутлоос ямар нэгэн зүйлийн ашиг гэдэг юм уу, ямар нэгэн зүйл өвлж авах нь тодорхой гэж одоо би харж байгаа. Тэгээ өнөөдөр мөнх сүх гэдэг одоо захиралтай уулзлаа. Маш одоо боломжийн хэмжээнд нь яриулахыг хичээлээ. За энэ зүйлийг отгон сэтгүүлчийн лайв дээрээс ороод харна. За ингээд зүгээр ямар нэгэн одоо хувьцаач гэдэг юм уу, ашигч гэдэг юм уу, энэ зүйл биш гэж байгаа. Зүгээр тэр 30 он байд юм уу, 35 он байд юм уу. Ямар ч байсан монголчууд тэндээс ямар нэгэн тийм зүйл авах боломжгүй юм байна гэж одоо миний би харж байгаа. Зүгээр тэр хүний ярьсан дээрээс эдгээр хууль дүрмүүд дээрээс ч гэдэг юм уу те батлагдсан олон улсын гэрээж гэдэг юм уу. Ингээд хараад байгаа. Гэхдээ гарцаагүй гэж байгаа. Би бол нэгдсэн үндэсний байгууллага болон байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон улсын байгууллагууд одоо тэдгээрийн гаргасан Монголын говьд байгаа тэр усны нөөц энэ одоо хөрсний агаар ургамлын чиглэлээр гаргасан судалгаануудыг оюутлогоо компани байгаль орчных нь одоо гаргасан судалгаатай ингээд дүүцүүлээд дүгнэлт хийгээд үзэхэд бол үнэхээр гэж байгаа. Үнэхээр хол зөрүүтэй гэдэг юм уу, нэг гариг дотор байж хоёр өөр гариг дээр байгаа юм шиг ийм зүйлүүдийг одоо олж харлаа гэж одоо бодож байгаа. Тэгээ ирээдүйн монголчууд ямар ч хэлсэн оюут толгой компаниас нэг зүйлийг өвлөж авна. Энэ бол цангалт байх болно. Энэ бол гарцаа байхгүй гэдэг одоо хэлье.